За сайн байцгаана үзэгчтэй. TV10 телевизэн та бүхэндээ бэлтгэн өргөдөг үнэн ба зөв цаг нэвтрүүлэг Баян Зүрх дүүргийн 4-р хорооноос хүрч байна. За бид бүхэн үнэн ба зөв намын дарга Утганбаатарын ирээд байна. За энэ намын гэр хорооллын талаар баримталж байгаа бодлого, гэр хорооллыг хэрхэн хөгжүүлэх вэ? Гэр хороолл руу чиглэсэн ямар ажил хийх юм бэ? За энэ олон асуултанд бид бүхэн хариулт авах болно. Тэгэхээр ямар ч тач бид бүхэн Утганбаатартай ярьсан байгаа. За гэрийнх нь гадаа дахиад ирсэн байна гэд холбогдъё үзэгчтэй. Байна. Байна. Сайн байна уу? Бацангаа байна. За. Ирсэн үү? За ирсэн байна уу? За. Би гаргаж байна л. За. За тэгэхээр үнэн ба зөв намын дарга Утганбаатар маань бас өөрөө гэр хороолт хэрхэн жишг юм хороол годомж заашааг бий болгож байгаа юм бэ гэдгийг өөрийн биеэр бас үзүүлж байгаа. За мөн өөрийнхөө амьдарч байгаа орчныг бол хэрхэн ногоон байгууламжтай болгох уу, хэрхэн тохижуулах уу гэдэг ажлыг бол хийгээд удаж байна. Тэгэхээр тэр бүх ажилдаа нийтүүлээ танилцуулах болно. За мөн гэр хорооллын талаар баримталж байгаа бодлого гэдэг бүхий л ажилдаа та бүхэндээ бас тодорхой хариултыг авч өгөх болно. За сайн байна. За ажил ихтэй юу? Тавлаг. Гэртээ гайгүй. За засрын ажил нэр явж байна. Давгүй. Тий. Энэ жилийн төсөв дууссан. Эх жилийн төсвийн тодглоор дуусна. За ямар ч байсан ороо танилцъя тийм ээ. За нэлээд олон ажил хэмжүүлжээ. Манай тооны нэвтрүүлэгч одоо 2019 онд гарч байгаа нэг гифт байсан да. Чи одоо ийм айхтар тогтчлт хийгээгүй л байсан да. 3 говийн оюутны холбооны тэргүүн Лавга гэд найз маань надад хэлжсэн. Отгоо чамд их баярлалаа гэд. Би яасан миний найзаа гэсэн чи. Манай тооны нэвтрүүлгийг хийсэн чинь баярлалаа гэд. Би яав гэсэн чи. Найз нь оюутны холбооны тэргүүн. Тэгээд хүмүүс гэржээ хаана байд юм бэ гэхээр би гэр хороолт гэж хэлэхээс ичдэг байсан. Миний найз харин нэвтрүүлэг хийгээд эхэлсэн цагаас хойш найз нь нүүр бардам хэлдэг байсан. Би отгоогийн хшгэн газар амьдардаг гэж хэлдэг болсон гэж. Гэхдээ яг үнэндээ миний энэ амьдарч байгаа газар шударгаар амьдарч байгаа монгол хүмүүсийн хөдөлмөрч ингэсэн газар. Төрөөн л уурдаагүй, улсаа худалдаагүй, тендерээр гарын үсгээр баяжаагүй. Тийм л улсуудын амьдрал шингэсэн газар. Магадгүй Улаанбаатар хотынхны гэр хорооллынх нь гэж шүүмжилүүлдэг тэр хэсэг чинь ийм хүмүүс өглөөнөөс орой хүртэл шударгаар хулгай хийхгүй, худлаа ярихгүй, хүн шиг яваад амьдрч юмсан даа гэсэн улсуудын тэмцэл шингэсэн газар. Энд хамгийн их буцалдаг. Магадгүй хайр хөдөлмөр шингэсэн газраа гэж би боддог. Тэр чинь 2014 оны юм баггүй. 2014 13 оны бүхс 14 оны ихэр баггүй. Тэгэхээр 6 жилийн өмнө юм. 6 жилийн өмнө байжсэн Утганбаатарын тэр манай тооны амьдрал өнөөдрийн энэ Утганбаатарын хоёр байгаль. Тэгтээ нөгөө хүмүүс яг тэр гэр хороолт намайг чинь зайсанд юу лээ 2 3 хаус би жиг калаас увээгүй баян хүн гэсэн шүү дээ. Тэгж яриад байгаа. Хэдэл амьдрал бол яг л ийм байна. Тэгээ нэг ийм залуу яг хөдөлмөрлөөл тэгэл байгаагаа өнөөдөр ахиулсаар байгаа л явж байгаа дүр зурагтай л өнөөдөр танилцсан. Гэхдээ энэ дутуу юм их би манайх шин дүүрсэн гоё юм бол биш шүү. 6 жилийн хугацаанд энэ ч одоо тохижуулж амжаагүй юу? Энэ чинь хүн орж байгаа орлогоор л юм амсах шүү дээ. Ямар хулгай хийгээл өөр хийгээд байгаа биш. Тэ. Намын дарга нар ч амар баян гэж боддоо шүү дээ. Тийм байх шүү дээ. Баян дарга нар л байдаг баг. Гэтэ би ч сэтгэлдээ их баян хүн шүү дээ. Тэ. За хэд хэдэн харьцаатай байшин бэ? Эн чинь 6-9 харьцаатай байшаа. Тэ. Тэгэл эн чинь 6-9 харьцаатай. Тэгээ анхлаад энэ газар байсан. Дараа нь энэ урдлын гашааныхаа айлын газрыг аваад ингээ хоёр айлын газар нийлээд ийм хэмжээтэй байгаа юм. Тий. Одоо эн чинь нэлээд сарвч гэрэлтүүлэг зүлэг гээд ерөөхдөө хэрхэн эко амьдарч болох юм бэ гэдгийг ээж бүрэн тогтчулсан юм шүү дээ. Тий. Тэгтээ дутуу байгаа ч дээ. Энэ жилийн төсөв дуусна нөгөө жил болгоно нэг олсон хідэн төгөргөөр ингээд цуглуулж байгаа л зун нь ингээд хийсээр байгаа л 6 жилийн хугацаанд нэг баг-багаар хийсээр байгаа л энэ төвшөнд хурж байгаа юм байхгүй юу? Тий. Тэгэл одоо энэ жилийн хүрээнд гэхэд одоо эхнээс нь ингээл танилцуулаад энэ зөвлөгийг хийлээ. Тий.
Тэгээ одоо жишээ нь юм чи хүнтэй. Аа. Одоо жишээ нь энэ зүлэгний энэ доор 2 портер хар ширээ орж байгаа юм. Нэг портер хар ширээ 120 мянга төгрөг. Инхээр чин 2 портер 120 мянга төгрөг. Зүлэг нь 35 мянга гэхээр нийтдээ энд чинь бол 275 мянгаар энэ хэсгийн зүлэг ингээд бий болж байгаа. Энэ дуршаад үзэж байгаа ингээд зүлэг болдго юм байна гэдгийг. Энэ жил. Тэгээд эргэжил одоо энэ хэсэг ингээд халцгаа угаас. Тэгээ ийшээ ингээд халцгаа. За энэ хэсгээ эргэжил ингээд хідэн төгрөгтэй болж байгаа догчулнаа гэд ихнэр үйтээр яриад байгаа юм. За тэгээд энд юу тарилаа? Гацуур суулгалаа. За тэгээд годайл монс гэд 2 мод суулгалаа. Тэнд бас нэг 5 ширхэг нарс суулгасан байгаа. Ингээл гадна талынхаа догчлтыг хийгээд энэ явган хүний зам бүгдийг өөр хийсэн. Тэгээ манай нөгөө намын хідэн нөхдүүдтэйгээ энэ төр хагасаа бүтсэн нар тусалцаал тэгж хийсээр байгаа л ийм төвшөнд хүрж байгаа юм. Тэгээ яг энэ бол эндээс юуг би өнөөдөр би хэлэх гээд байна гэхээр Улаанбаатар хотын гэр хороолол за 21 аймгийн төв сумдын төвийн айлуудад гашаагаа ингээд огчуулахтан зориулж Үнэнбаа зүүн намаас олгох зээл тэр зээлийн хүү тэгээд ийм зээлэр хэрвээ бий болгоход айл болгоны амьдрах орчин юм болоход Улаанбаатар хотод бол одоо гэр хороолол гэж яриад идэг хэсэг маань одоо жинхэнэ нөгөө баячуудын хавсны хэмжээнд бол очноо. Тэгэхээр бол энэ газар бол хамгийн үнэтэй юм а гэдгийг л хоёулаа өнөөдөр ярьж намын мөрөг төлбөр ойлгуулъя гэд амьдрал дээр харуулж нэг үгэлж биш. Үлгэрчилж хий гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр 1000 хоёулын студид ярьснаас яг ингээд би яар шиг өөрийнхөө амьдрал дээр за яг ийм болох юм а гэдгийг ярил гэж урьж байгаа юм. Тогтчлтын ажлын нэг хэсэг нь савлуур, сарвч хоёр. Тэ энэ чи хүүхдүүдтэй зориулаад энэ савлуурыг сарвч. Тэгээ эн чи бас нэг элсний юм хөрх юу байгаа. Тэ. Тэгээд энэ ингээд өөрөө нөгөө пэсэс манай ихнэр зургийг хараад тэгээ хийхгүй юу? Өөрөө. Тэ өөрөө. Тэгээ одоо жишээ нь энэ одон нэр үзчихвэл энэ манай савлуур энэ сүйдрвч энэ төр хийсэн модыг би энэ цайз дээрээс авсан байхгүй юу? Тэгээ манай намайг дэмждэг хүн одоо юунаас авсан гэсэн үг тий мод зардаг гэсэн. Тэгээ одоо энэ миний ингээ надад яг хэмжээ дамжаагаар ингээ таарч өгсөн бохгүй бүгдийг. Одоо энэ төмрийг ингээл махилгах энэ тэр гэ. Тэгээ хүмүүс намайг ийм ингээл цуглуулсан чи савлуур гэж байна гэсэн чи юу ийм савлуур гэж юу байсан гэд. Тэгэл бүгдийг ингээл эвдүүлээд ингээ босгосон. Ямар ч цоохон ийм ингээ хөөрхөн савлуур болсон. Одоо энэ сүйдрвчний доотаа шал гэд. Тэгээ одоо энэ гэрэл биш үү? Энэ дөрвөлжийн гэрлийн энэгээр ийм хавтгаа энэ ингээд энэ эко энэ нөгөө явган хүний зам шиг ингээд битүү болгох юм. Тэгээ яг энэ гадна талын хэсгийг ингээд зүлэгжүүлээд ингээд битүү ингээд зүлэг болгоод эргэжил илүү гоё болно гэсэн үг. Тий. Тэгж янзлнаа гэд яриад байгаа юм хөө. Хүүхдүүд ер нь айлууд нэг хүүхдүүд тоглох газаргүй байна л гээд өөрсдийнхөө хашаанд бол ингээд шийдчих бүрэн боломжтой юм шүү дээ. Тий. Гэхдээ энэ ч гэр оролж аягүй хамглан шүү дээ. Одоо жишээ нь ажилласаа ингээл тараал за одоо орон сууцнд байгаа хүн бол за одоо гадаа очиад нэг яаж зогсоол олох уу гэл ямар сайнтай нөгөө нэг аавдаа нөгөө зогсоол хадгалж байгаа гэдэг нэг 3 хүүхэдтэй нэг юм гинжиглэхтэй зураг байсан шүү дээ. Пэсэр яваадсан. Тэрэн шиг ингээд нэг зогсоол олох гол яарал бид хоёр бол тийм байхгүй шүү дээ. Ингээд яваад ирлээ гашаанта машина тавьчихжээ. Хүүхдүүд маань гараа тоглоход аюул аллаг ийм л гэр ороод яг бохор юу байгаа гэдэг байгаа. Одоо бидний энэ Үнэнбаа зүүн намын яриад байгаа энэ одоо ярих энэ мөрийн хөтөлбөр хэрэгжээд эхлэх юм бол энэ бүх асуудал шийдэгдэнэ гэсэн. Энийг ер нь хэдэн төгрөгөөр шийдэв? Одоо энэ савлуурын хувьд бол энэ чинь дандаа ингээд одоо энэ чинь гэхэд нөгөө нэг нохооны гинж байгаа ч тийм ээ. Тий. Энэ бол одоо махилгсан зүгээр төмөр тэгэл энэ мод гээд одоо энэ савлуур бол нийлээд 200 мянган төгрөгөөр бүтэж байгаа. Энэ савлуур энэ сүйдрвчний энэ дээд энэ хэсэг бол нэг 400 гаруй мянган төгрөгөөр ингээ бүтэж явах шишээтэй. Тэгэхээр үнэхээр ийм тогтчлтын ажил мөнгө их ордог. Тэгтэл нөгөө нэг яг өнөө маргаашийнхаа яг авдаг салин амьдралд нь ингээ зарцуулагдаад хоолнд нь говцонд нь зарцуулагдаад ахаар хүмүүс гашаа гэр орноо тогтчулж чадахгүй. Гэр оролд амьдарч байгаа бүх хүн гой сайхан амьдрах юм өрөөж. Хинт заваа орчинд амьдрахыг хүсч байгаа нэг ч хүн байхгүй. Яагаад ингээ гаднаасаа харахад бид ийм жоохон ингээд гашаагаа янзлж болдгоо болдоо гэхээр яг эдийн засгтай холбоотой байхгүй.
600 мянган төгрөг авдаг хүн нөгөөдгөө ингээд нэг Брюс Ли зэнтэй үлдсэн мөнгөөр 3 удаа хүүхдийг нь говцолоод яалчгүй хашаагаан зарцуулагдаж чадахгүй. Тэгэхээр энэ үнэн ба зөв намын мөрийн хөтөлбөр бид нар юуг тусгаад байгаа гэхээр ерөөсө гэр хорооллын энэ орчныг нэгдсэн журмаар ингээд энэ одоо догчуулах байшингийн ингээ барих одоо ингээ хороол 100 айл 110-10-аар нь ингээ догчуулъя гэдэг ийм мөр хөтөлбөрийг оруулаад байгаа. Тэгээ энэний хүрээнд бол бид нар яриад байгаа нөгөө 1.3% хүүтэй ард түмэнд гэр хорооллын догчлолт нь 60 саяас 80 саяын хооронд зээл болох явдал байхгүй. Гэхдээ энэ зээлийг авлаа гэхэд тухайн одоо энэ Отгонбаатар гэдэг айлд өгөхгүй, манайд өгөхгүй. Тэрийг нь одоо Зангагийн барилгын одоо ямд баган төргөө гэдэг барилгын компани руу шилжүүлээд тэгээ энэ баган төргөө гэдэг компани энэ хавийн 100 айлыг яг юм жишг байдлаар ингээд огчуулнаа гэд тэр мөнгө нь тэр компанид дансруу ороод тэгээ энэ айл болгоныг ингээд огчуулж өгөх ийм асуудлыг бид яриад байгаа юм. За ер нь бол ингээд гэр хорооллыг би ингээд танд ингээд хэлэхэд одоо жишээ нь энэ айл болгон ингээд энэ модон гашаатай гоц гэр хорооллын айлууд. За энэ модон гашаатай байхлаар бид юу болоод байгаа юм гэхээр энэ нэгт харахад гаднаас өнгө үзэнд нэмчих муухай харагдаж байгаа. Энийг бид ингээд үнэн ба зөв нам бол нийтэд нь ингээд блокон гашаа болгоё гэдэг байгаа. Гадна талаас. Тэгэх юм бол гадна талаас нь блокон гашаа болоод гудамжийн ингээд одоо чулуун зам ч юм уу засмал асфальтын зам болгоод хувирах юм бол нөгөө Солонгос канон дэр гардаг шиг орчинтой болчихж байгаа юм. Гудамжийн хэсгээс. Хоёрдугаар айлууд одоо энэ модон гашаа байгаа учраас ингээд гашааныхаа завсраар өвөл угаацсан гаргасгаад байгаа. Хэрвээ блок булгаа хайчих юм бол гашааны завсраар угаасгахаар гашаанд нь угаацсан үлдэн шин. Тэм учраас хинж асгаж чадахгүй. Ингээ ерөөсө хүнийг энэ амьдрах орчныг дэмжиж нийгмийн соёлыг бүтээх хэрэгтэй байхгүй. Бүтээх хэрэгтэй. Одоо манай гашаан дээрээ манай найзууд тэр тамхитдаг найз ирээд тамхиа татснаа. Хөөш тамхины ишээ хаана хаях вэ гэд барь яваад байгаа байхгүй. Өмнө нь бол ингээ ясалчдаг байлаа шүү дээ. Одоо бол ингээд отгоо ингэнгүүт за тамхины ишээ өрдөл хайж чадахгүй. Нөгөө орчин цэвэр болоод ирэхээр хүн дагаад нөгөө соёлжиж өөр ирэхгүй хүчээр соёлж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бодлого. Одоо энэ танах нойлынхаа асуудлыг юу яаж шийдэх вэ? Гэр орол ганц асуудал толгойн өвчиж одоо 0 шүү дээ. Тий, нойлын асуудлыг хоёулаа одоо очиод үзье. Тийм ээ. Тоошгоор ингээ барих гэхлээр би чадахгүй байхгүй. Тэгэхээр ингээд яг өөрөө хийж чадах гарын дор материалаар зохион байгуулад ингээ нойлоо хийсэ. Зарим улсууд орлонгоо өөрчлөе гэдэг байгаа шүү дээ. Тэгээ хараад ер нь бол гэр оролт ингээд цэвэр цэмцгэр нэг юм нойл орчинтой байх хэрэгтэй гэл ингээл амхандаа л ингээл үзээд доктор нь хэрвээ зураг авал нэг орон сууцсан талаа авч байгаа юм шүү дээ. Анзаараад. Тий. Ер нь бол ингээд огчулсан. Энэ ингээд энэ агааржуулагч энэ ингээд доотлын одоо энэ энэний доод талд чин юу байгаа байхгүй юу? Гогцоо байгаа юм. Нойлын том гогцоо. За энэ гогцооноос шууд дээшээ энэ агаар энэ сэлгэж байгаа. За энэ доторх агаар нь болохоор дээдлээ 2 агааржуулагчаар энэ агаар нь ингээд цэвэршээ гараа явчихна. За энэний доотлолт байгаа нөгөө газар дор буулуулсан 2-3 том гогцоо байгаа байхгүй. Тэр гогцоо маань өөрөө нөгөө соруулдаг. Одоо ингээд дүүрээд ирэх юм бол соруулдаг машин дуудаад соруулуулаад авчиад асгуулчихна. Инхээр бол энд хөрсний бохирдол гэдэг имийг бол амхандал энэ хэсэгт шийдэж байгаа. Гэтэл одоо энэ нойлын догчлолтод гээд хийх чинь соруулдаг гогцоо тавиад энэ нойлыг хийхэд 3 сая 500 мянган төгрөг болж байгаа байхгүй. Энд чи их мөнгө шүү дээ. 3 сая 500. 3 сая 500 мянга. Гэтэл энийг амьдралдаа цалин чүү ай хүрж байгаа болсод 3 сая 500 мянган төгрөг гаргаад нойлон тогтчуулъя гэхээр амьдрал тамир нь хүрэхгүй байгаа байхгүй. Бидний. Ерөөсөө л ингээд яг энэ гэр хороол би ахаад хэлээ. Нэг ч муухай амьдрахыг хүссэн байхгүй. Бүгд сайхан амьдрахыг хүсэж. Хамгийн гол нь бидэнд мөнгө байхгүй байхгүй. Тэгэхээр мөнгөнд тий. Тийм учраас энэ үнэн ба зөв намын хилээд байгаа бид нар 60-аас 80 сая төгрөгний жилийн 1.3% хүүтэй зээл олгоод ерөөсөө ингээд айл болгоно энэ чинь урьдчилгаа шаардахгүйгээр тэр мөнгө. Айл болгонд ингээд гашаагийн тогтчлох зээл өгье л гэд хэлээд байгаа байхгүй. Тэгээ ингээд нэгдсэн байдлаар бид энэ гашааг тогтчлоо. Гэтэл энэ гэр оролт авж байгаа энэ материал байна шүү дээ. Одоо энэ материалыг гэхэд бол эн чин ингээд нэг 38 санжи өндөртөөгөрөө эн чин 38 мянга төгрөг гэж байгаа байхгүй. Гэтэл эний чи яг урдаас нь яг одоо төр ингээд дундаас нь чи бизнесийн нөгөө 8-д оруулж ирж байгаа шүү дээ. Энийг ингээд шатамжлаг багтаагаар ерөөсөө гэр хороолтын энэ тогтчлолтод зориулаад энийг тэр улсуудаас нь хөнгөлтийн үнээр авахулах юм бол энэ материалууд хэд дахин хямдраа ороод ирнэ. Тийм учраас 60-аас 80 сая төгрөгөнд гайхалтай
гашаанда хаавстай амьдрах орчин бүр ногоон болцсон тийм имийг л иргэд маань хүлээж авна гэсэн. Айл болгоно. Тэгэхээр энэ нь сарын төлөлтөнд 20 жилийн 30 жилийн 20 жилийн хугацаанд хийх юм бол сарын нэг 310 мянга төгрөг төлөө явна. Иргэд 30 жилийн хугацаанд хийх юм бол нэг 230 хэдэн мянга төгрөг сард төлөө явж байгаа. Бид ингээд нэг энэ төр иргэнээ ингээд дэмжмээр байна шүү дээ. Гэтэ ингээд хоосон популизм биш. Ерөөсөн энэ улс орныг бодлогоор өөрчилнө гэж Үнэн баа зөв намын яриад байгаа нь энэ байхгүй хэвээр. Таны ярианаас нэг зүйл ажиглаж байхад ер нь орон сууцчлуулъя гэж ер нь ярихгүй маа. Гэр хорооллол сайхан болгоё гэдэг. Өглөө өрөвхтөө хүүтэн герт хүүтэн өнжилд сэрэж яхаар сайхан орон сууцнд орцсон дээр юм биш үү ер нь. Яагаад хүүтэн гэж. Манайх яг энэ уламжлалаараа бай одоо байгаа нөхцөл байдал дээр хэлвэл таны зөв байхгүй. Одоо жишээ нь хоёул манайх руу орё л да. Манайх одоо жишээ нь би өмнө нам даралтын 100 байсан одоо энэ жил цахилгаан болох гэж байгаа. За ингээд цахилгаан болоход манайх ерөөсө дулааны температур 1 гэж байна шүү дээ. Хүүтэн төссөн юм алга байна шүү дээ. Яасан? Ер нь бид ингээд сайн ярих юм бол хүн багадаа хэцүү амьдрал тууллаа гэх том болоод ядуу амьдрдаг биш байхгүй. Харин ч тэр хэрсүү өсдөг. Хүүхэд багадаа жаахан амьдралын хатуу ширүүн бэрхшээлийг туулж өсөх ёстой. Энэ бол миний амьдралын өөр философи. Би тэгж өссөн учраас харин ч эсрэгээрээ энэ гэр хороолд олон сайхан давуу боломжууд нь байна. Одоо ойлаа ингээ манайх руу ороод хараа төхөө. За би яриул илүү зүгээр юм бэ. За ингээд манайх руу ороод ирлээ. За өглөө эхнэр 6 баргалж 40 гэж болсон баха. Тэгээд та нарыг ирнэ гээд алдарч цовингаа хийгээд. Манай тооны нэвтрүүлгийг хийж байхад хүмүүс манай эхнэрийн цовинг их гоё гэж ярьдгийг. Тий. Тэгээ алдарч цовингаа хийгээд бэлдсэн. Бас сайхан өнөртөж шүү. Ер нь нөгөө авсан хүний гарам зүйл амталсан хүний аман зүйлэн гэдэг шиг. За, майх. Амт сайхан биш үү? Аргагүй хүмүүс шуурах нь. Юм ч юм. Нөгөө би зүүн бая явууланд явжсэн нэг зүйл голын ирэг дээр тарснаа. Атга танаа эхнэрийн цав өстө янзаг гоё те гэдэг чи. Яс чи хийлгэж үзсэн юм. Огш нь харсан гэж. Отгонбаатар ер нь өөрөө хэр хоол хийдэг юм. Энэ урлан үз. Хийн штэ. Айлын отгоо хөхөд юм чи. Тэгэл юм хийж сурна штэ. Ах чинь зараалт хүсэр бол. Дулаан температурын хувьд бол энэ даалдах юм аллаа. За тэгээд ер нь би бол нэг орон сууцны айлаас дутаадах юм алгал гэж би боддоо штэ. Дулааны айл шийдсэн. Дулаан энэ шалан доогоор халдсан штэ. Манайх ингээ нөгөө шалнаасаа халаалт та. Тэгээ одоо энэ чи өмнө нам даралтын 100-аар халдаг байсан. Одоо энэ жил би цахилгаан болно гэд шийдчихэд байгаа. Гэхдээ хамгийн гол нь нөгөө бас л манай төр маань ажиллахгүй маа. Төр яагаад ажиллахгүй гэж. Цахилгаанаар шийдвэрлэж чи бүхэл асуудлыг шийдээд өгнө л гэдэг байна шүү дээ. Аман шүү дээ. Одоо би 7 сарын 3-нд байхаа манай эхнэр эрчим хүчний юун дээр очиод Мишель Экспогийн юун дээр нь очиод 380 болгоё гэж тогоон хүсэлт гаргаад өгсөн. За сарын дотор хариу өгнө гэж хэлээд эрчим хүчнээс одоо болтол хариу өгөв. Залгаад за юу болж байна нөгөө хариу гэд тооллуурынхаа нөгөө нэг номероо хэлээд хэлэхлээр судалж байгаа гэдэг л хариу өгдөг. Гэхдээ миний нүдэнд ирээд энд ингээд судлаад танах юм бэ гэсэн нэг ч юм байхгүй. Яг нөгөө үнэхээр ингээд гэр хороолт ингээд нэг чайл ингээд 100-наас татгалзах чана гэвэл би бол манай төр улам хөнгөө үйлчлээд бүр ингээд цаанаас нь те за гашаанда 380 татаад дулаанаа ингээд тоогоор болгож байгаа айлуудад бид ингээд бүр уян хатан бүр илүү их гоё үйлчилдэг баймир байх юм. Хэдэл байхгүй өнөөдөр их хүртэл. Гэхдээ одоо тэр яах вэ? Ямар ч зөвхөн би одоо энэ 220-ийнхаа утсыг нэмж тавиад энэ жилдээ ингээ аргалаад ямар ч зөвхөн цахилгаанаар болгоно гэж ихтер би тэр яриад байгаа. Энэ жилдээ л одоо энэ жилдээ тий. Тэгээ эн чи яг ингээд нөгөө ерөөсөө манай энэ төрийн дээр байгаа ах нар амьдрал мэдэхгүй байхгүй. Би ахаал хэлээ. Яг энэ ингээд энэ аж ахуй амьдрал мэдэхгүй. Тийм учраас дээрээс ингээд агаараас хараад гой гой юм яриад одоо юу гэдэг чинь тий. За энэ нэг уламжилт юунаас гэр хорооллынхан салах хэрэгтэй штэ энэ төр гэл нэг амт. Яагаад салж чадахгүй юм бэ? Мөнгө учраас, ядуу учраас л байхгүй.
Тэгээ энийг л ингээд тэгэхээр эдийн засгийг нь бид яаж бий болгож өгөх юм бэ гэхээр өнөөдөртөө бидэнд бол одоо маш бага хүүтэй зээлэл ерөөсөө энэ гэр оролт хамгийн их хэрэгтэй. Орон сууцны 8% зээл гэж олгоод байгаа юм. Гэтэл яг тэрнтэй адилхан олгоо гэж л Үнэнбаа Зөв намын мөрийн хөтөлбөр яриад байгаа байхгүй. Тэгэхээр Үнэнбаа Зөв намын яг мөрийн хөтөлбөрт хэдэн төгрөгийн зээл олгох юм бол яг энэ асуудлыг шийдчих гэдэг. За түрүүн би хэлээд байгаа нь ерөөсөө 60-аас 80 сая төгрөгийн зээлийг л 1.3% хүүтэйгээр л жилийн 1.3% хүүтэйгээр аахгүй иргэдтэй олгоё л гэж байгаа. А ингээд тэрийг олглоо гэхэд би одоо яг ингээд детальчлаад ингээд ярихад за одоо энэ танай гашааг ингээд судлаад за одоо энэ манай энэ гашааг бодлоо за танах ямар хуу байшин барих юм бэ гэд ингээд загваруудын санал болгох чинь. За ийм байшин барина гадна талын ийм тогтчил. За эн чинь бол нийтдээ 72 сая төгрөгөнд болж байна. За 72 сая төгрөгийн чинь жилийн төлөлт нь ийм байна гэд эргэн зангиатай очиж гэрээ хийлээ. Гэрээ хийгэнгүүт энэ 72 сая төгрөг зангиад өгөгдөхгүй. Энэ 72 сая төгрөгийнх нь судалгаа хийсэн компани энэ мөнгө орно гэсэн. Орно гэсэн. Ийм л юм яриад. За ингээд тэр одоо компанид энэ мөнгө нь ороод тэгээ яг тэр зураг төслийн дагуу тэр компани энэ газар дээр нь зураг төслийн дагуу бүх гүйцэтгэлийг хийгээл тэгэл яг нэг мөрөөдөл биелдэг юм нэг нэвтрүүлэг гэдэг чинь. Тэрэн шиг гэрн шал өөр болно л гэсэн. А ингэхдээ өнөөдөр бол бид энэ материал авгаж байгаа бидний материал болгон нөгөө дамжлаг дамжаад одоо яг үйлдвэрээс гарсан үнээсээ 2-3 дахин нуглагдсан материалаар би бол одоо энэ гашаа хороогонд тогтчулж янзалж шít. Тэгэхээр төр энэ дээр ажиллаа. Одоо магадгүй гэр хорооллын нэг мянган айлыг яг технологиор нарны төлөөр халддаг болгоё. Одоо дэлхийд энэ технологи тэгвэл энэ нарны тойлыг үйлдвэрлээд байгаа улстай нь очиод манай төр засгийн дарга нар очиод гуйл та. Бидэнд ингээ наадхан хямдралтайгаар ингээ өгчгөө бид тэдэн жиргэг нарны төлний захиалга зээлээр авъя гэд тэгээд тэр гэр ороолгоо ингээ ерөөс иргэдийн төлөө ажиллах хэрэгтэй. Төрд яг энэ нэг хэмжээний мөнгө байгаа. Ер нь намууд л нэг гарч ирэхлээр л гэр хорооллыг сайхан болгоно л гэж яриад дий. Яг 160 гаруй мянган айл өрх байгаа хаа. Ингээд бодглохлоор ч одоо их найдаар тогтохгүй мөнгө хэрэгтэй болоод шүү дээ. Уул ургаагаас орж ирж байгаа мөнгө юунд зарцуулсан? Эрдэнэчиг хот биш энэ тэнд хаус уссан байхгүй. Америкт илрээд байгаа тэр хаусууд. Хувийн дансраа. Яг үнэ. Тэгвэл хоёулаа маш энгийн жишээ яриа. Жишээ нь 5 толгоогоос гарч байгаа гашин сухатаар гарч байгаа нүүр цагаан хатны тэнд гарж байгаа нүүрсийг хоёулаа тооцсон. Нэг машин 60 тонн нүүрс ачаа гаргаж байгаа. Кокс нүүрсийг урагшаан гаргаж байгаа яг зах зээлийн үнэлгээ нь болохоор 120 мянган доллар гэж байгаа. За 1 тонн тий. За ингээд тооцох юм бол нэг одоо машин нүүрс бол нийтдээ нэг 20 сая төгрөгийн нүүрс гарч байна л да. Өдөр 50000 машин нүүрс гараа. Нэг машин бүр нь 20 сая төгрөгийн өртөгтэй. Хоёул зүгээр энгийн юм ярьж штэ би эдийн засгийн тооцоолгоор. Гэхдээ энгийн хүний харах хоноор тооцоолж байна. Тэгвэл Улаанбаатар хотын Сонгоо хайрхан дүүргийн энэ хэсгийн айл өнөөдрийн нүүрсний 50000 нүүрсний 20 сая төгрөгийг өгье. Маргаашийн дараагийн айл маргаашийн дараагийн айлд ингэж өгье. Бид зөвхөн энэ 5 толгоор гарч байгаа нүүрсний мөнгөөр Улаанбаатар хотын бүх айл тэр 80 сая төгрөгийг зүгээр бараг зээлгүйгээр үнэгүй өгөж гашаагийн төр өөр тогтчулаад авах боломж байсан. Энэ мөнгө хайцсан. Хин нэ. Дансар бол орсон байхтай тийм ээ. Орсон байхтай ч гэж ер нь тэгээд тий. Бидэнд бол ингээд айжмар тасаад байгаа хгүй бид нар. Ийм л байх хэвээр байна, ийм л ядуу байх хэвээр байна. Дээр байгаа нөхдүүд нь ингээд идэл бид нар дарлагдаал байх хэвээр байна гэдэг дасан цогцоод байгаа хгүй. Дасан цогцно гэдэг бол хамгийн аимшигтай байхгүй. Мэлхийг бүлээ усан тэгээд доороос нь гал дээр тавиад тэгээд доороос нь айжмар халаасаар хахад мэлхий өөрөө мэдэхгүй болж өгдөг юм л дээ. За ямар ч үсэн за Үнэнбаа Зөв нам гарчлаа. Айлуудад 60 сая төгрөг зээл олгоно гэж байна. Тэгэхээр тухайн айлуудад ер нь яг ямар шаардлагатай байх вэ? Одоо нэг айлд нэг төсвийн цалинтай за цалингийн доод хэмжээгээр ч гэсэн цалинчиж байгаа айлууд зөндөө байх гэдэг. Ер нь бол хараа 300 мянган төгрөгийг аль ч айл төлөө явчихна. Одоо зөвхөн ингээ би гэр оролт амьддаг юм байхгүй. Айл болгоно гашааны хаалга ингээ нөдөөд очиод уулзаа асуу. Та ингээд сарын 300 мянга төлнө. Тэгээ гашаагийн чи ийм гоё болгоод өгөө гэдэг хэд гүүг гэж хэлэх нэг ч юм байхгүй. Бүгд тгийг. Төр өнөөдрийг хүртэл ийм санал хэрэгтэй тавиагүй байхгүй. Би хэлээд байна шүү дээ. Одоо ингээд манай энэ байшин чинь нэг 9 6-гийн хэмжээтэй байшин. За дотортлоо ингээд обо
бүх юмаа ингээл өөрөө ингээд огчуулаад ингээ янзлаад байна. А тэгвэл одоо ингээд би зүгээр ингээ нийнө гэх юм миний нүд гэж магтгүй л дээ. А би тийм хэцүү амьдрахгүй үстэй. Яамдаа гэж халахлахаар биш байгаа үстэй. Би өөрийгөө боломжийн амьдрч чинь гэж би боддог. Боломж. Хүн ээж ааваас заяасан энэ бие тэнхийгээрээ хөдөлмөрлөөд энэ шудраг хөдөлмөрийн үр дүнд ийм ингээд амьдрч чинь одоо 30 наснда ингэж амьдрч чинь гэдэг бол би боломжийн амьдрал гэж би боддог. Би болж гэн гэж би боддог. Эндээ баярлалаа. Тэгвэл эргэн болгондоо бид ийм боломжийг л олгож энэ Үнэнбаазуу нам Отхон Баатарын яг энэ амьдарч байгаа өнөөдрийн миний энэ амьдарч байгаа гэр хашаанаас илүүгээр бүх айлуудыг бид ингэж тогтчулж өгнө л гэж яриад байгаа. Гэтэл энийг гадны зээллэр бид босгож болно. Одоо Чингис Бондоос Бонд 6% хүүтэй зээл гаргаад тэгээ иргэдээ эргээ асраад зээлжсэн шүү дээ. Гаднаас магадгүй бид хямд үнэтэй зээл оруулж ирээд, тусламж оруулж ирээд тэгээ тэрүүгээрээ эргээгээд иргэдээ яг ингээд энэ зээлийг гаргаж болно. Хийгсэн хүн боломж хайдаг, хийхгүй гэсэн хүн шалтгаан хайдаг гэж үг гэдэг байхгүй. Бид шалтгаан хайх хэрэггүй. Боломжийг хайгаад бид бүтээх ёстой. Жишээ нь гэр хороол руу дулааны цахилгааных нь бохрын цэврийн гээд энэ системүүдийг нь гэр хороол руу татаад өгсөн бол одоо манай гашааны энэ гадна талын төвийн одоо энэ гол гудамжаар ингээд дулаан бохор цэвэр шугам явж шít. Тэгхийн бол би яаж ижигаад зээл авж байгаа тэндээс дулаанаа татаж авна. Энэ миний хийх ажил. А төр энэ дундуур явуулах нь төрийн хийх ажил байхгүй. А альсвал энэ том компаниудаа концесс гэрээ олгоод энэ гэр хороол руу дулаан цахилгаан татъя гэдэг ажлыг өрнүүлэх ёстой байсан. Одоо магадгүй төр засагт бол энэ гадаад улсаас маш олон юм зээлүүд орж ирдэг гинэ. Улаанбаатар хотын гэр хороол руу дулаан бохор дэд үтсэн шугам татах зээлүүд орж ирдэг. Гэтэл тэр мөнгөөр хязгаарч гэр хороол руу дэд үтс татдаг. Оронд нь зайсан л дэд үтстэй татдаг. Өөрийнхөө амьдарч байгаа. А хэрэв Улаанбаатар хотын гэр хороол руу дэд үтс татвал энэ Отхон Баатарын энэ гашааны үн хэд дахин өндөр болно. Нөгөө төвийн шугамд ортцсон учраас. Үнэнбаазуу намын яриад байгаа яг энэ ажил зөвхөн нийслэл Улаанбаатар хотын гэр хороолд хамаатай юу? Орон нутагт хамаатай юу? Орон нутгийг хамруулж байгаа юм. Гэхдээ ерөөсөө одоо энэ манай энэ Үнэнбаазуу намын яриад байгаа энэ юу гэр хороол Улаанбаатар хотын гэр хороол 21 аймгийн төв за сумын төвд бүгдэнд ерөөсөө хамаатай. Суурин хот тосон болгоно. Энэ зэл бүх газар тэгшгэ болгох. Ийм их бүтээн байгуулалтын ажил Монголд өрнөх байхгүй. Энийг хийхэд маш амархан. Мөнгө байхгүй учраас би 6 жилийг зарцуулсан байхгүй. Мөнгийг олдог учраас. Бидний яриад байгаа 60-аас 80 сая төгрөгийн зээлийг олох юм бол 60 биш бүр 30 хоногийн дотор байшин гашаа бүх юм тогтчихсон. Иргэд ийм амьдралд орно. 100 айлынхын дунд нэг харуул тавья л да. Үйлчлэгээний цэвэрлэгч. Тэгээ нэг айлаас нь 10,000 төгрөг сард авъя. 100 айлын 10,000 төгрөг хийдэ. Сая төгрөг. Тэгвэл тэр сая төгрөгөөр нэг иргэнийг цалинжуулъя л да. За энэ 100 айлын гадна талын тогтцол талбай танах сая төгрөгөөр цалинжаад цэвэрлээ явна шүү. Ингээд нөгөө дагах ажлын байрууд нь бий болно. За би өнөөдөр 60 сая төгрөгөөр зээл аваад төр надад байшин бариад өглөө. Би эхний он жилүүдэд төлбөрөө цаг тухайд нь төлж явж байгаад ямар нэгэн байдлаар төлбөрийн чадваргүй болох ч юм уу, тэ? Одоо тухайн зээлээ төлж чадахгүй болсон тохиол төр төмөр нүрээ харуулах уу? Хөөгөө гаргах уу? Төрийн өмчтэй энэ ч өөр. Энэ газраа барьцаалцсан шүү дээ. Нөгөө хүн. Гэхдээ төлж чадахгүй байгаа нөхцлүүд нь өөрөө юу юм? Энд чинь дагаад манай нөгөө бидний намын бий болгох нийгмийн даатгалын системээрээ зохицуулагдаа явах. Жишээ нь тэжээгцээ алдсан бол яах юм? Нөгөө эргээд тэр айлд ямар асуудал тулгарсан бэ гэдэг чинь өөрөө төрийнх нь бодлого нь өөрөө болоод учраас энд бол айх зүйл байхгүй. Байхгүй. Үнэхээр ингээд залхуураад гэртээ гівтээд байгаа бол асуудал өөр шүү дээ. Гэхдээ ингээд хүмүүсийн амьдрал өөрчлөгдөхөөр залхуу хүн бий болтгоо маа. Би энийг мэднэ. Одоо чи ингээд би энэ зун чи ингээд зарим шиг унтдаггүй байхгүй юу? Ийш чи хөрвөөгөөд за гашааныхаа энийг ингээ янзалцлаа. За маргааш тэрийг ингээ хийчихэмс. Тэгчимсэн гэл. Ажил дээрээ хүрдэл байх. За бошууган шиг өнөөдөр нэг жаахан ч хитэн цагталгүй хожиж гэрээдээ харж хагаад тэрийг дуусгачихсан гэл. Хүн ингээ яардаг байхгүй. Ерөөс нэг юм ингээл гой болоод ирэхээр дагаал хүн яарад байдаг. Тун Баатар ч нэг барилгын инженер, шүдэ аж ахуйн инженер хүн биз дээ ч та. Гэхдээ ер нь нэг ийм үг өгдөө. Бурхан хүнийг бүтээсэн, бусдыг нь инженерүүд бүтээсэн юм а гэж. Улс орныг инженер сэтгэлгээтэй удирдах хэрэгтэй гэж би тэгдэг. Инженерүүд бол хамгийн гайхамшигтай.
Хойлоо дээр ярьжсэн шүү дээ. Ярьжсэн баха. Инженерүүд хамгийн гайхамшигтай. Нэг юм эвдэрхийн машин байлаа гэхэд эдийн засагч хүн бол энийг зараад бушуухан шиг улам үнэн унахаас өмнө зараад өөр юм болгоё гэж боддог. Инженер хүн бол засцیں۔ Гэт засаад янзлаад зарахаар хамаагүй их мөнгө олдог. Инженер хүн юм бүтээдэг. Тийм учраас манай улс орон инженерийн сэтгэлгээгээр аж ахуйн сэтгэлгээр хөгжих ёстой. Бид юмаа бүтээх. Одоо бидний энэ зориод байгаа Унанбаазуу намын мөрийн хөтөлбөр хэрэгдэхэд Улаанбаатар хот үсрээд 3 жилийн дотор ногоон хот болно. Зөвхөн 2020 оны сонгуульд гарцны дараа яг зураг төсөл, тооцоо, санхүү бүх юмаа хийх гэдэг нь одооноос ер нь хийгээ яваад байна уу? За бид бол судалгааг бол хийж байна. Унанбаазуу намын хувьд бол бид ерөөсөн боловсон хүчинд боломж олгодог нам байна гэж бид зориод байгаа шүү дээ. Тэгэхээр Улаанбаатар хотын энэ одоо Баянзүрх дүүргийн 4-р хороог яг ингэж тогтчуулъя гэж нэг компани ингэ зураг төслийн нэгэ ороод ирэх байхгүй. Бид угаас шалгаруултаа нэх юм. Тэгэнгүүт нэг компани оруулж ирээд за тэр нь ингээ маш зах зээлийн өртгөнд би хямдруул гэдэг байгаа байхгүй. Одоо барилгын материал. Одоо энэ ханы обой хэд байдгийн одоо дээврийн материал хэд байдгийн тэрний бүгдийг хямдруулаад ингээ маш чанартай юм босно. Тэгжил бид хийлгээ. Тэгэхээр өөрөө ингээ хөдөлмөрч иргэд аянда саналаа тавиад ороод ирнэ. Тэд нэрийг дэмждэг тогтолцоол хэрэгтэй. Тэр өмнөөс нь бүх юм судлаад хийж өгөөдөөж болохгүй. Хөдөлмөрт хэрэгждэг боломж олгох байх хэрэгтэй. Ийм л системийг яриад байгаа. За ингээд ороо бол ийм байгаа юм. Ингээд энэ гэрлнүүдээ ингээд асаагаад тэгээд ингээд хүүхдүүдтэйгээ нэг гадаа ингээд тоглоход бол гэр хороолт тий. Ерөөсөө л бид яриад байгаа юм ерөөсөө Монгол хүн болгоныг л Улаанбаатар хотын гэр хороол 21 аймгийн гэр хороол сумдад амьдарч байгаа айлуудын гашааг ингэж л тогтчуулъя гэдэг байгаа байхгүй. Тэгээд гараад хүүхдэн тоглолдог амар амгалаа ороо машинтайгаа яваад ирдэг зогсоол гэж хайх зовлон байхгүй ийм л гоё стрессгүй нэг юм монгол хүнийг ингээм амьдруулад ирэх юм бол шал ондоо нийгэмд бас нэг тийм ойлголт бий болчлоо л доо. Гэр хороол муухай, гэр хороолт л одоо бохир заван байдаг гэдэг нэг тийм ойлголт залуучуудын дунд ер нь хоёр талтай байгаа тань. Тэгэхээр яг ингээд тогтчуулчих юм бол зундаа агаарын сайхан. За цаашлаад бүр ингээд цахилгаанаар дулаанаа шийдчих юм бол бас л одоо өвөлдөө бас агаарын сайхан гадаанаа гарч ирээ сууж хахад бол сайхан л юм. Тийм шүү дээ. Одоо дээр бид энэ манай дүүнрээрэл нэг хорхог хийгээл идсэн тэгэл өстө отгоохоо янзын байна өстө танах өстө гоё болж лагер шиг байна гэж намайг хошгруулж байгаа л явсан шүү дээ. Тэгэл би нөгөө үедээ бас хилээд байгаа нь ер нь бол эцсийн дүндээ энэ гэр хороолд байгаа энэ айлуудын газар бол үнд орноо. Энэ бол алт шиг үнэтэй болно. Харин өнөөдөр бидний аваад байгаа нөгөө нийтийн орон сууц маань бол цагийн эрх нь муудна. Тэгэхээр намын мөрийн хөтөлбөр бол ерөөсөө айл болгоныг л ийм болгоё л гэж бид зориод байгаа юм. За хамар хашааныхаа ер нь юу гэж байна? Манайхан энэ хоёрын чиг сайхан улсууд идэв шүү дээ. Таалагддаг бах уу? Бүгд л ийм болохыг хүсэж байгаа. Тэгэхээр манай намын энэ яриад байгаа бидний яриад байгаа энэ бодлогыг ер нь хэрэгжээсэй гэж олон хүн хүсэж байгаа. За ингээд одоо манайх ингээд хаяа ороод ингээд тоглоно энэ чинь гэр үлээр. Нөгөө нэг хийсэн савлуурнаа маань ийд шид. За тэгэхээр за ханаас нь бас 2 3 зүйл тодруулъя. За тэгэхээр нөхрийнхөө ер нь хийж байгаа ажлыг ер нь хэр дэмжиж байна? Аль болох дэмжихийг л ер нь боддоо шүү дээ. Ер нь яг ингээд ногооруулъя, сайхан болгоё гэдэг санал хинээс нь гарав. Манай хүнээс л гарсан хашаага гоё. Хашаага гоё болгоод 5 дахьтай гэртээ байвал гоё гэдэг. Айлууч нь лагер дээр л юм байдаг. Битэр чинь болохоор лагер гэж байхгүй юм чинь гэрэл хашаагаа л гоё болгоё гэж бодвол энэ зунаас эхэлж. Эхлээл элснийхаа юу хийгээл салуураа хийгээл сүйдрвчээ гэж эхэлсэн. Одоо л ажил 80%-тэй гэхэд болон нэрхжил сүйдрвчэндээ сандал ширээгээ хийчихвэл ер нь бол тэгээ хашаага бүрэн зөвлөжүүлчихвэл ер нь болчихно гэж бодож байгаа. Таны хэд бол нөхөр нь одоо можооныхаа ажлыг хийгээд эхнэр нь бол нэг гоо сайхан талаас нь зөвлөнөөц. Тий. Тэгтээ бас тусалсан туслах юм нэр. За савлуур нь ямар вэ? Гоё юм. Гоё байна. Аха. Урд нь яаж тоглодог байсан юм?
Ингээл хөвгөлтөө л тоглоо. Гэртэл тоглодог байсан уу? Одоо бол байнга гадаа. Савлуур дээр. Тэгэл битээр амар барсан байгаа. Аавд юу гэж хэлмээр вэ? Баярлаа. Одоо энэ манай энэ сүүдрв жишээ нь ингээд ороод ингээд гоё бөөрөнхийн ингээд гэрэл асч байгаа биз. За тэгээ ергч жил бол одоо өдөр би яриад байсан. Ергч жил энийг ингээд гадна талаа хийгээд энэ талбай молбайгаа ингээд дуусгаад илүү гоё болгоно гэж бол бодож байна да. Хин урлав. Би дүүтэйгээ үзсэн шүү дээ. Манай том ахын дүү Доржог байна даа. Доржотой хоёулаа нэг ингээд үзэл. Манай ажлынхаа ирээд энэ хамт одоо нөгөө намын маань нөхдүүд ирээд энэ таван шонг ингээд ухаад цөмөр ингээд суулгалцаад ер нь тэднэртэйгээ их нийлж энийг хийсэн шүү дээ. Тийм учраас намынхаа хамт олонд бас баярлах хэрэгтэй. Бид нар бас нэг үзүүлэх гээд байгаа байхгүй. Цөмөрөө ингээд нэг айлд хүнд харуулъя. Яг ингээд Отгонбаатарын энэ гашааг ингээд тогтцуулсан шиг Монгол улсын айл болгоно ийм болгохын тулд энэ үнэн баа зөв ном зорж байгаа маа. Тэдэнд тийм болгохын тулд бид ийм хэмжээний зээлийн бодлогоор ард түмэндээ ингээд туслах юмаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. Одоо яг энэ гэр хорооллууд нүхтэй айлууд шиг болно. Ерөөсөө нүхтийнхэн ямар байдгийг тэр их тэнгэрийн юуныхэн одоо богд уулын ам руу ороод ирсэн тансаг хаустай айлууд тэрэн шиг болно. Ерөөсөө Улаанбаатар хоттой энэ гэр хороолт бол хамгийн тансаг орчин бий болгоно. Ерөөсөө бидний өнөөдрийн энэ нэвтрүүлгийг яагаад би ингээ гэртээ ингээд харуулаа хийгээд байгаа би ахаад л хэлээ. Улаанбаатар хотынхон гэр хороол айл болгоныг л ийм болохыг хүсэж байгаа. Тэгээд чи ингээд нүдэндээ бид ингээд одоо нэвтрүүлэг үзэж байгаа хүн та одоо чинь нүдэн анаа ингээд төсөөлдөө. Улаанбаатар хотын гэр хорооллын бүх айлын гашаа бүгд ингээд ногоон байгууламжаар тогтцоод гоё болчлаа гэж төсөөлтөө. Тэгэхээр манай улсын нийслэл ямар гоё харагдах вэ? Жишээ нь Энэтхэг улсын засгийн газрын зорилт бол айл болгонд манай засгийн газрын бодлого хурж ажиж ажиллана гэж зордсон билээ л дээ. Тэгэхээр улс орныг сайжруулах гэвэл хий хоосон шудраг яос популизм гэж орилдог юм байна. Тэ? Зүгээр л аж ахуй ажилтаа ноцолтой. Тэгээд айл болгоны амьдрал тэр төр засгийнх нь бодлого нь хурж амьдрал нь сайжирдаг. Жишээ нь 16 оноос хойш миний өхөө арай жоохон чимэг өгрээ. 16 оноос хойш гарсан ардын намын бодлого одоо гэр хороолд амьдарч байгаа бат гэдэг айлын ямар ч тус нэмрээ үзүүлээг байхгүй. Ингээд 4 жилиг бид ингээд авчиж байгаа. Дэлхийн хорон мөч бүхэнд хөгжиж байгаа. Бид 4 жилд ингээд хөгжсөнгөө бидний ингээд төр ийм удаан ажиллаж болохгүй. Төр хамгийн сайн бодлогыг гаргаж ард түмэнтэйгээ нийлж хамтарч ажиллах хэрэгтэй. Тийм учраас л би энэ олон түмнийг оролцооч, өөрсдийнхөө төлөө яваач, тэмцээч, дуугараач, энэ бүгдийг л уриалж энэ үнэн баа зөв намын сэтгэлгээний хувьсгал гэж хийх гээд байгаа. Хийгээд байгаа зүйл чинь нэг нь энэ байхгүй. Хөдөлмөр хүнийг бүтээдэг гэдэг чинь та хэр санал нийлдэг вэ? Үнэн шүү дээ. Хөдөлмөр л хүнийг бүтээдэг. Тийм учраас харин би хэлээд байна шүү дээ. Энэ гэр хороолд одоо ажил хийгсэн маш олон юм боломжтой улсууд байна. Гэрийнхээ ойр орчинд ажил хийж. Гэтэл гэр хороолд одоо ингээд гудамж талбайгаас эхсэл янз маш их ажиллах. Энэ дээр ирээд өдрийн ажлын байрыг бий болгож өгөө. За энийг одоо та бүхэн нийлээд ингээ хийчихээ, тэгээ хийчихээ гэд ингээд төр ирээл ажилламаар байна шүү дээ. Боломжоо олгоод энэ компани ажилчид болгодог юм уу ингээл. Гэтэл тийм хийлэхгүй энэ ирэг дээрээ юу ч хийлэхгүй шүү дээ. Монгол хүнээрээ юу ч хэлэхгүй ч Монголыг хөгжүүлнэ гэж юу гэдэг юм бэ? Ядуу төрсөндөө бүх хутар, ядуу байж байгаад өгч байгаа бол түндэ хутраа гэж үг өгдөг шүү дээ. Тэгэхээр бидний энэ залуу үе бол хөдөлмөрлөх ёстой. Би бол Монгол улсын хөдөлмөрлөлийн бүтээй гэсэн иргэд маш олон байгаа. Одоо манай энэ хойно өдөг нэг ах байдаг байхгүй юу? Төчийтэй ганцаараа амьдардаг. Тэгээ надад дээрээ зовлонгоо ярддаг. Ах нь ингээ хөдлөөд юм хийя гэж хийх юм ингээд олдохгүй байна. Үнэхээр ингээд яах юм бэ ах нь гээд. Би юу хий? Би юу хий? Би миний дотор боддог юм бушуухан энэ цаг хугацааг төтлөөд тэр төр засгийн зөв бодлогыг энэ иргэддээ хүргэх юмсан даа л гэж зорж байгаа. Одоо би тэр хүнийг дагуулад энэ барилгын ажилгээ хөөцөлтөө яваад байвал энэ хүнийг би оруулж болно. Ахаад би маргааш нэг хүнийг жилдээ би хөөцөлтөөд 30 хүнийг л ажилтаа болох байх. 10 жилийн хугацаанд би 300 хүнийг ажилтаа болох юм байна. Энэ байгууллагуудад ажилд оруулах. Тэрнээс улдаар хамгийн том бол төрийн бодлогыг зөв болгох юм бол иргэн бүрдээ амьдралд нь өөрчлөнө л гэж үзээд байгаа юм л да. Хойлог орох уу? За тэгье. Тэ?
Манай 3 өрөө барина. Гэр орооллын 3 өрөө юм чи. За. Манай 3 өрөө биш 3 тасалгаатай айл байхгүй юу? Тий. Тэгэхээр нөгөө 3 өрөөтэй гэхэр чи нөгөө 3 өрөөтэй байртай улсууч намайг шоолно штэ. Тэгэхээр манайх бол 3 тасалгаатай. Ийм айл байна. Гэр бүлийн зураг байна. Тий. Энэ манай төмөдөө наш. За. Миний охин ашигта аав нь юм асуу. За, манай хүнд хэлбэр. За, миний охин энд хин юм байгаа вүлээ? За, зүгээр маяглалгүй миний охин ярьж. За. Тийм бэ. Чи хаана? Манай түг эцэндээ ингэж исэн гэсэн. Тэ? Тэгсэн штэ чи. За, хэдэн оны зураг ба? эн чин 15 оны зураг уу? Үгүй ингэж байсан. Үгүй 14 оных. Гизэндээ яаж юусэн гэлээ? Аваад хэлчих. Санийх шиг. За чи 15 оны зураг. Бид охиноо хөвлөд дээрээ тэгээд нэлээд төрөх төгсөн үед нь бид нэг бөөндөө очиод нөгөө нэг зургийг даруулж авч ирсэн. Тим зураг байна. Энэ манай 10 жилийн найзууд байна. Тий. Энэ голд нь одоо аймгийн Арслан Ядам сүрэн гээд олонний танилцлаас ярих юм бол тийм найзууд уу? Тий, дан 10 жилийн найзууд. Бид хэдий зураг энэ хамгийн эндэлтэн зогсож байгаа энэ баргалж аймгийн начин шиг сумын цаан шиг том битээслээ уустай болдог эргээд энэ залуу энэ төрцөө өдрөөр маань энэ зургийг угааж Аль нутагт харуулсан юм? Өвөр хангаан аймгийн Баяндар сум энэ Арслан Ядамын Арслан болсон жилийнх нь найраар Арслангийн найрны зураг. Тий. Таны үед ер нь хэр нутаг руу очиж байна? Очиж штэ. Хаяа зүлж мүдэл цооноол тэгэл гинтхэн гардах болочоод уулан дамрагч явуулдаг штэ. Миний аавган битээ боогороо. Нутаг руу бол байнга очив. Тий. Тэгэл Багнаас л нутагт өнгөрсөн юм чинь одоо тэгээд очиж явах бол болохгүй тийм ээ. болохгүй тий. Миний охин Наашир өрөөгөө танилцуул. Нууцаа. За хэдүүлээ бас 3 өрөө байртай танилцъя. Тий. 3 тасалгаатай. За энэ хэсэг бол манай эхнэр бие тэрийн унтдаг. Унтлагын өрөө. Унтлагын өрөө байна. За энэ хэсэг бол хэний өрөө вэ? Дүүгээ на бит ураа. За энэ өрөө бол одоо ингээд манай хүүхдүүдийн өрөө байна. Тэгээ яах вэ? Энэ хэсэг одоо ингээд миний номын сан байна. Манай хүүхдүүдийн. За энэ би чи айлын баг. Тэгээд голомт маань байна. Бурхан дахил маань байна. Ер нь одоо сүүлийн залуучууд маань хүүхдүүдэд биеийн даалгаж их сургаж явах шиг байна. Тусдаа өрөө гаргаж өгдөг болсон, бие даалгаж юм хийлгдэг болсон байна. За таны хувьд бас яг л тэр зарчмыг баримтж байна. Зарчим барилга явах уу? Манай охин ч айгүй юу штэ, мундаг штэ. Одоо юуг заавал оруулаарай заа. Манай охины нууцаа гэ фэйсбүүк дээр нь манай охин 2-3 хоногийн өмнө байна уу да 2 дүүдэ хоол хийж өглөө гэд зураг оруулсан. Одоо манай охин 10 настай штэ. Тий. Тэгээ 2 дүүдэ хоол хийж өглөө гэд селфи хийгээд зураг оруулсан мөлий. Тэгээ би бүр хараад бүр амар тийм сонин аз жаргал мэдрэгдэж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хэсгийг би нэрээ танд фэйсбүүк дээрээс нь гаргаад өгье. Энэ дэлгүүр үзэж байгаа улсад харуулчихгүй те. 2 дүүдээ. Ер нь бас нэг зүйл ажиглаж байгаад энэ гэр хороолт өссөн хүүхэд залуучууд айгүй нэг бие даасан бас нэг ер нь нэг тийм бие даасан байх. Ер нь бас хүүхдүүд тий ажиллаж хичээнгүй болж өсөж байгаа. Ер нь бол яг нөгөө хуучин эхийн санаа, үрийн санаа ууланд гэдэг байсан шүү дээ. Одоо бол нөгөө хүмүүс ч яриад байгаа шүү дээ. Эхийн санаа үрдээ хэврээ өөрийнх нь санаа гадаад гараа яваад өгчлөө гэл. Намайг баг байхад одоо жишээ нь шүүдрийн туслаар ижидэн цай чанж өгөх юм бол нэг шин хөлсөн ачийг нариулсантай тэнцэнэ гэж. Энэ сургаалыг өсч. Гэтэл одоо зарим айлын хүүхдүүд ижидээ шүүдрийн туслаар цай чанах байдгааны копи найруулад өгөхөд чадахгүй гэж годгоноод алга болж шүү дээ. Тэгэхээр бид хэр аз жаргалтай өтөл насаа өнгөрөөх юм бэ гэж бодож байгаа бол өнөөдөр хүрэх хүүхдээ бид сайн хүмүүс өсгөх ёстой. Таны аж жаргал яг юу? Гэр бүл хүн болгон ингэж хариулдаг. Гэхдээ гэр бүлтэй хүн илүү мэдэрсэн учраас энийг давтаж бас хариулнаа.
Аавд авиас уу? Давис ахгүй. Дуулж ярихгүй. Бахгүй шаасгүй. Дуулснаас утгыг ярьсан хамаагүй дээ. Оо тийм үү. За. Энэ охин ч манай одоо нөгөө нэг манай тоныг нэвтрүүлгийн өмнөх дугаарыг яг хийгээ явж байгаа чинь манай ээж маань биений өвдөд. Тэгээд би нөгөө 16 онд хийсэн нэвтрүүлэг дээрээс ээж маань бие өвдөд бурхан болоод тэгээд алтай харьцааны хэлэхэд 49 хоногийн дотор охин үр болж иргэж хилний язгууртай айлд нь ярих юм байна гэжсэн. Тэгээд энэ охин маань багхгүй юу? Ээжтэй минь их адилхан шүү дээ. Тэ? Миний охин чи хэний сүнс үлээ? Эмээгийн сүнс тэ? За тэр. Тэгэл Анитагаа ойлоо. За Ани бол дүүгээ сайн харна уу? Манай охин чи ажилласан. Эмээгийнхаа сүнс. Ээж. Тэгээ одоо энэ гэр дотор бол энэ гоё хөшиг авч хийх хэрэгтэй байна. Тэгээд огцуулж хийх юм зөндөө байна уу? Юм амьдралч айгу үгүй шүү дээ. Ингээд нэг юм огцуулаад тэгэл дараагийн юм дахиад огцуулмаар санагдаал ингээл явдаг. Ороо би ч одоо нэвтрүүлэгтээ үнэн бааз үзэн нэвтрүүлэг хийж явах үед бол гэртээ 10:30 гэж орж ирнэ шүү дээ. Тэгэл өглөө бид нар чинь гараад бага охин маань цэцэрлэгт, том охин маань сургууль гээд эхнэр маань хөдөө сургуульд ажилладаг. Тэгээд бага охиноо аваад цэцэрлэг рүү өглөө гараад явна. Тэгэл араас нь би том охинтойгоо юм уу. Тэгэл альсвал ганцаараа том охин маань дараа нь ингээ явдаг. Тэгээ нэг өсөндөө манайхын чи ингээ нэг 10 цаг өнгөрөөгөл халуун бүлтлийн уур амьсгалаараа цуглаж байгаа байхгүй. Гэтэл би нам улс төр гэж ингээ яваагүй тэрнээс илүү гэртээ ирээл би ч гэсэн аав хүн, хүний хань хүн илүү тэр сайхан байхыг л хүсэн шүү дээ. Гэтэ нийгмээ нэг гоё болгочихмсан гэл үүрэг хариуцлага хүлээгээл ингээ. Энийг маань гэр бүлийн хүн маань бас сайхан ойлгож байна. Манай хүүхдүүд маань бас сайхан ойлгож байгаа. Тэ? Миний охин юм ярил та. Танай арга гэрэг ер нь хэн дааж байна? Эхнэр үү? Том охин уу? Эхнэр манай эхнэрийн бас дүү эхнэрийн том ихчээ хүүхэд нь бас бидэнтэй манайд сууж байгаа. Тэгээ бас их туслана. Тэгэл ийм байна. Ер нь залуучууд маань өглөө гараад хоёр тийш нь ажилд явдаг. Хүүхдээ цэцэрлэг сургуулаас нь хин авах уу, хоолундыг хин хийж өгөх үү. За тэр нь тодорхойгүй. Зөвхөн амьдралаа сайхан болгох чийе гэд хөдөлмөрлөдөг. Тийм ээ? Тэ. Тэгэл эрвийхт хүн болгон л ингэж зүтгэж байгаа. Бидний ганц хүсээд байгаа энэ үнэн бааз нам дээр нэгдээд байгаа энэ залуучууд бидний хүсэл бол хүн болгоны хаз жаргалыг л ингээд аль болох хурдан бүтээж өгмөр биш. Одоо би 30 таа хүн шүү дээ. 30 жил ахаад энэ ах нарын ирүүлгийг сонсоод залуу насаа илэмэргүй шүү дээ. Бид чинь энд нэг жаргаж үзээд өгмөр биш шүү дээ. Амьдрал сайхан болчвол гэр бүлдээ анхаарал тавих цаг бол асар их нэм. Тий. Ингээд энэ Монгол хүний өнөөдрийн зовоод байгаа олон асуудлуудыг бид ингээд шийдчих юм бол залуучууд маань угаасаа ингээд улс төрчихгүй. Магадгүй ингээд арга гэрээ орхиод улс төр улсарнаа өөрчлөлийг явж байгаа залуу үе надаар туусгалтай. Бид энийг шийдчих л та. Гэтэл бид шийдэж чадахгүй би хүүхдтэй юу гэхээ хөшрөхтөө аав нь энийг өөрчилж чадаагүй миний хүү л өөрчлөөрэй гэж би хайртай хүүхдээ үнсээд явах юм уу? Хизээч хүн хайртай өөр хүүхдтэй буруу нийгэмд амьдрах зүйлдээ хийх ч хүсэхгүй. Тийм учраас өнөөдөр бид аав ээж юм бол бид үр хүүхдийнхээ сайхан амьдрах нийгмийг заавал засаж өөрчилж ижил бид үүргэн биелүүлэх ёстой. Ер нь Томбаатар гээд залуу зөв хөдөө аж ахуйн их сургуулийн инженерээр төгсөөд мэрэгчлэрээ ажиллаад хөдөлмөрлөөд олсон орлогоод гэр бүлдээ зарцуулаад яагаад тэгж яваагүй юм бэ? Яагаад улс төрлөө орсон? Би тэгэл явчихсан. Одоо би нэг юм миний охин аав нь хүнтэй ярьж байгаа чи миний охин жоохон чимээгүй ч заа. За би одоо хүн болгонд нэг дэлгээд яриад идэх юм. Нэг ийм имийг ярих хэрэгтэй байна л та.
би намайг 3 настай байхад аав маань морин тэрэгний осолд ороод өвд болсон. Тэгээд би тэд төрлөх ээжийн амьдарч байсан Өвөрангай аймгийн Баяндар сум руу ирээд Тухын гэзэг гэдэг газар буугаад за тэгээд би сургуульд ороод 1-р ангидаа сумын төв суух айл байхгүй. Ядраад дэрхийн цагт хүнд бол төрөл болдгоо байхгүй. Айлын үгтэй ингээд айлын тавг дээрээс чи би чихэр авах юм бол гуйлгчийн юм тавгийн чихэр хураалаад байна. Наад тавгийн идэг дээш авах гэж хэлдэг гэсэн байхгүй. Баян айлын үгэд очиад ингээд азаад авах юм бол хүү ямар хөөрхий өвөртөн чихэр үе гэдэг миний хүүхэд яасан мундаг юм гэдэг. Ингэж хэлдэг хүмүүс өөрийгөө боловсралтай гэж ойлгож явдаг. Сумын сэхэтэн гэж аль. Тэндээс би бол хүн ямар ч улсан хүн эргээд хүнийг их сайхан хайрладаг боловсралтай байх хэрэгтэй. Үнийг зөв ойлгодог. За ингээд тэндээс би 10 жилийн төгсөөд намайг 10 жил төгсөхөд Өвөрангай аймгийн Баяндар сумд төгсөхөд бол манайх нин ядуугсан танстай байжсэн. За ингээд их сургуульд орохоор болсон. Тэгээ ээж рүүгээ би залгаад их сургуульд орлоо. Ямар сургууль сонгох вэ гэсэн чи ээж маань хамгийн бага төлбөртэй сургууль сонгороо сургаж чадахгүй шүү л гэж хэлсэн. Угаасаа манай амьдралын боломж байсан. Ээж маань хатуудан биш байхгүй юу? Үнэн гэл надад хэлсэн. За ингээд би хамгийн бага төлбөртэй сургууль гээд хайсан чинь одоо манай ангийн хүүхдийн ах нь доржоо гээд тэр би тэр доржоо хайс сурдаг байсан. Тэгээд ярилцаад ингэсэн чинь хөдөө аж сургууль хамгийн бага төлбөртэй. Тэгээ орсон чинь ямар анги сонгох уу гэд яваад орсон чинь инженер хөшгсөн ангийн нэг хөх сонгоцсон байна. Тэгэхээр би мэдэхгүй айлын ус энэ их сайн анги бах уу энэ гоё анги бах. Тэгэл хүүхд сонгоод авчиж гээд тэгээд дагаад 2 хувиарээс Өвөрангай. Тэгээд 2 дахь хувиараа аваад хөдөө аж сургуульд орж ирээ сурсан. Хөдөө аж сургууль сурж байгаа хугацаанд би голом тонкны тэтгэлэг, аймгийн засаг даргын тэтгэлэг, ерөнхий сайдын тэтгэлэг гэх би 3 тэтгэлэг авч сурч байсан. Голом тонкны тэтгэлэг бол одоо оюутан байсан хамгийн нэр хүндтэй ямар ч арын халах байхгүй тэтгэлэг. За бусдын намайг буруутгах болох байх. Би Өвөрангай аймгийн оюутны холбооны тэргүүнгээ явж байсан. Нэг ёсондоо би бол зүгээр ингээ хүнд зүгээр амьдралаа ингээ ярихад миний яг амьдралаас олдсон боломжинд таарсан сургууль бүгдээ л би тулна явж чадсан байхгүй. Хэрвээ манай улс орн маань арай зөв байсан бол тийм боломжтой хүүхдүүдэд арын хаалгагүй гадагшаа дотгосоо сургадаг байсан бол би өнөөдрийн хүмүүсийн загнаад тэр гадаад дотоодын сургуульд төгсөөд ирэх боломж надад байсан. Намайг төгсөж байхад хөдөө аж сургуулийн шилдгийн шилдэг төгсгсөн өргөмжлийг сургуулийн ирээдэр Бямба гэдэг хүн гард болж өгч байсан. Тэгэхээр ингээ одоо би танд ямар өргөмжлөө харуулад өөрийгөө магтаад баримтыг харуулад байлтана биш. Тэгэхээр ер нь тэгээд төгсчөө байжсэн чинь жолооны курсын юунд ажлын байр зарлагдаад тэгээд жолооны курсын багш ганц ам билүүтэй жолооны курсын юунд би очиж ярилцлаганд ороод би тэнцдэг байхгүй. Тэгээд манай дипломч 5 сар төгсөөд 6 сар гаргаад диплом өгдөг байхгүй. Тэгээд би тэнд ажилд орохоор болчиход анхны ажил 500 эдмийн гадархан цалинтай ажилд орчоод явжсэн чинь миний утас дуугараад тэгсэн чи ректорын туслах салгаа чамайг ректор дуудаж чана сургуулийн ректор дуудаж чана хурдан яваад гэдэг байхгүй. Тэгэл гүүгээрээ ерөөсөн автобусын суугаад тэгэл яваад очисон чинь ректор чи оюутны төлөө юу хийн гэлээ гэлтэхгүй ийм ингээ хиймээр багшаа гэлтгсэн чинь тийм үү гэд би нэг найзтайгаа манай мөнгөчлөм гэдэг найзыг хамж гэсэн чинь гар хоёрыг урилгаар ажилд авлаа гэхгүй юу. Тэгээ яг урилгаар ажилд авлаа гэд гарах гэнгүй би бас төгсч чадах юм болцсон. Яасан гэсэн чинь төлбөрийн үлдэгдэл үлдээд тэгээд нөгөө төлбөрийн үлдэгдлийн төлөөг үүсрээс диплом гарахгүй болоод тэгээд төгсч чадахгүй жагсаалтанд орсон байсан чинь орсон. Тэгэхээр ректорыг санал тавингууд нь би баярлаа гэж буцаад 2 алхангуудаа би л болсон хой. Ректорыг би төгсч чадахгүй штэ гэдгсэн юм. Тэгсэн чи төгсч чадахгүй бол хайст хэн төгсдгийг гэл хаа гэл миний өд сэнэхгүй. Гэхдээ захирлаа би нэг төлбөрийн үлдэгдэлтэй болоод төгсч чадахгүй байгаа штэ гэдгсэн чинь тийм үү. Чамайг сайн сурсан учраас ректорын тушаалаар төлбөрөөс нь чөлөөлөл гар. Тэгээд үлдсэн төлбөрөөс чөлөөлөгдөөд хөдөө аж сургуулийг төгсөх алхам хийжсэн. Тэгээд 5 сард би хөдөө аж сургуульд ажилд ороод анхныхаа дипломоо гардаж авахд би хөдөө аж сургуулиас авч байсан. Анхныхаа цалинтай хамт авч байсан юм байна.
Тэгээ би тэр үед боломжийг ашигласан байхгүй. Нэгдүгээр курст манай 490 мянган төгрөгийн төлбөртэй 160 мянган төгрөгөө өгөх юм бол бүртгүүлдэг. Тэрний 60 мянган төгрөгөө өгвөл бүртгүүлж болдоо. Тэгээ ээж нэг 60 мянган төгрөг өгвөл тэгэл үлдсэн 100 мянган төгрөгийн өгөөгөл би бүртгүүлсэн хүн байхгүй. Тэгээд бидний үед нөгөө төрийн бодлого гэдэг чи яг ийм амьдралтай хөх хэрэгтэй байдаг. Жишээ нь тэр үед хагас өмчний 50% хөнгөлт үзүүлдэг байсан. За ингээд тэрүүгээр би төлбөрөө 50% хөнгөлүүлээд дээрэс нь явж хагаад нөгөө 5 толгой хувьцааны 500 хэдэн мянгаар нэг удаа төлбөр хөнгөлж өгөөд чи мэдэн штэ. Ингээд явсаар байгаад нэг төлбөр хийдэн. Тэгэл төлбөр төлөөгүйгээл хөөгөл гаргадаг байхгүй. Багшаа би тэтгэлэг тамхтай төлбөрөө өгнө гэж хүүгээл зовлонтой шүү. Тий. Сургуулийн салбар сургуулийн захирал энэ хоёр захирал гэдэг. Одоо тэр хүнд би маш их баярлж явдаг. Энэ хоёр захирал дээр ороод зовлонгоо яриад зохолт хийлгүүлээд багштай бичээд энэ хоёр захирал намайг суугсаа гэж зохолтоо өргөдөлтөй зохолтоон барайл ороод суудаг. Тэгсээр үжиж оюутны 4 жилийг давсан. Тэгээд 4 жилийн даваад дараа нь оюутны байранд ороод оюутны сургалтын албанд шууд ажилд ороод одоо энийг ярихаар цаг хугацаа байгаа билүү. За сургалтын албанд ажилд ороод 3 сар ажиллаад тэгээ найзтайгаа би тэр гарах өргөдөл өгдөг байхгүй. Эрэгтэрт. Цагийн эрхэнд урсгалаараа ажиллах, сургалтын бодлого зохицуулалтын алба гэдэг товчлын суудл бүгэлсэн залхуу алба гэж өөрчлөөд. Тэгээ ийм газар ажилтан залуунаасаа илээхийг хүсэхгүй байна. Би тэр гармаар байна гэд 5 сард ажилд орчоод 8 сард би тэр халагдах өргөдөл өгдөг байхгүй. Тэгсэн чи эрэгтэр дуудаад яг залуучууд та нарыг ингэж тесэрхийг хүлээж ирсэн. Хоёрыг би тэндээ чимээг болгоцсон бол юу яах вэ? Бямбар ихтер. Би өөрөө халах байсан баг гэж. За яг яв юмэр. Тэгэхээр нь би тэрээс мөрөөдөл яриад оюутныг ингэж хөрдөн тантаа ийм хийсэн. За наатах төсөлгөө давид эргээд тэгээд 9 сарын 1-нд нь ороход би төгсөн жилийнхээ одоо 9 сарын 1-нд нь шүү дээ. 6 сар төгсөөд 9 сард энэ 1-нд ороход оюутны өртөөлөх төвийн захирал гэсэн албан тушаалаар намайг шууд хамилдаг байна. Доороо 4 найзыг аваад. Ингээ орсон чинь дүнг төгсөн хүү захирал болглоо гэдэг. Бүх хил ам. Энэ юу нөгөө нэг гоё юм хийн барьна гэсэн утсан чи хил ам дотор өртөөд. Тэгээ баргалжил эрэгтрэн баргал дарамтлж байгаад баргалжил энд тавигдсан бас хүмүүс чи айгүй яг өөрсгөл удт юм бэл. Тэгээ тэр ярьж байгаа нь манай багш нар шүү дээ. Тэгээд би эрэгтэр дээр явчихад эрэгтрээ би захирал гэсэн юу гэнэ үгүй юу та өөр хүн тавьчихаа. Тэгээ би зүгээр дотор нь ингээд ажиллаа явжаа. Би ингээд сургуулаа хөгжүүлэх нь чухал, албан тушаал чухал бишээ гэд хэлээд ингээд явжаалаа. Тэгээд дараа нь тэнд би 2 жил ажиллаад тэгж явж байгаад улс орноо өөрчлөнө гэдэг 12 онд ажилласан бас төр чөлөөлөгдөө. Тэгэл ингээд явсан байхгүй. Одоо миний энэ улс төрд явж байгаа жил 7 жилийн түүхтэй шүү дээ. Анх хөдөө аж ахуйн сургуульд ороход олон оюутны амьдрал хичээл одоо бүхий л зүйлийг өөрчилнө гэд орцсон Отхон Баатар маань зорилгоос одоо ухарсан гэх юм уу тухайн үед нэтсэн гэх юм уу гисээр нь өнөөдөр 3 сая иргэний амьдралыг өөрчилнө гэж яваад байна. Тэг яг бас тэгж харж болох байхгүй. Тэгээд хөдөө аж сургууль дээр ажиллаад байжсэн чинь 2016 онд нам солигдоод тэгээд төр засаг солигдоод за тэгэнгүүт нөгөө ялсан нам чи бүх газар хүнээ тавьдаг байхгүй. Тэгээд нөгөө уг нь ингээ урагшаа явж байсан сургууль чинь бүх бодлогын мэдээлэл өөрийнхөө хүмүүсийг чихэж оруулж яриад. Эхэлж байгаа юм да. Тэгэл тэр бүхэн ингээл таалагдахгүй. Тэгээ би чинь буруу юмыг хараад дууган хурж чаддаг. Зарчимч. Тийм, тэнийг хүн байхгүй. Эннээсээ болж бол олон лайланч олон үндэс заануулж яваа. Монгол Ардын намын дарга хөрөлс өгөх одоо бүхий л ирэх мэдл байна. Үнэн ба зөв намын дарга 0.7 га хашаан дотор амьдраад байдаг. Намын дарга нар юу н тийм баг цэл авд юм уу? Эсвэл та тэр орон сууцнд тийм орж амьдрах хүсэл байдаг юм уу? Намын дарга цалин байхгүй шүү дээ. Энд чи яг л нам чин төрийн бус байгууллагатай ажиллах байхгүй. Харин энэ намыг чи авч явна гэдэг чинь одоо яг үндэ хоёр охин эхнэрийнхээ амьдралаас зулгаагаал авч явж байгаа шүү дээ. Би нэг манайх дадлагт гараад хөдөө сургууль. Тэгээд би тариан цэцлэгийн компани дээр очиод. Тэгээд яваад очсон чинь нөгөө нэг чиргүүлтэй машин яг тэр
компани гашаагаар ингээ орох гэсэн чинь арын чиргүүл нь яг ингээ гашаагаа хамж хаад айгүй хэцүү юм байна л да. Маневр хийж ордог. Тэгээд надад бол тэндээс нэг ийшээ нэг 40 сая жил гашааг нь ингээ томсгоод татчихтал асуудал машаа орохоор санагдахгүй. Тэгэхээр би компаниас хэрэлдэн хэлээд аха та надад нэг юу өгч ломб өгчгөө. Би энэ гашаагийн чи ингээ хойш татчих нэг алгатаа өгч гээд. Тэгэл би очил зүгээр ээж минь надад олгосон хүмүүжл байхгүй. Тэгэл очоор нөгөө нөхөн ухаал гашааг нь харагсан татчихгүй. Тэгсэн чинь цаграл нь ажилтан дуудаад. Та нар энэ залуу хар дөнгөж ирэнгүүт юм сэтгэлтэй юм хандчих. Та нар тэгэхэд энэ дүүдийг олон жил хоол ундаа олж идэж байгаа гэж арга ирээд ижиж байгаа ийм сэтгэл байхгүй гэж зааж байхгүй. Тэгэл би нэг жоохон тэр үед хүн загнангууд нь би сонирн байдалд орчиж байгаа байхгүй. Тэгээ ороо байжсэн чи хоёр залуу над дээр явж ирээд. Хойлоо цотолтой. Чи яас их амбицтай нөхрөө. Чи яас их нэр хүнд хөөдөө. Чи ер нь хий. Бид нэрийг сайнуулдаг. Гэт шууд над руу ингээд дайрч байгаа байхгүй. Яг тэр үед нь тэнгууд нь би хэлэхгүй. Үгүй ийм би ийм л сэтгэлээр зүгээр л энийг ингээ өөрчилж ил гэсэн сэтгэлээр би хаанцаа надад хамбицсан юм байхгүй. Би зүгээр л ингээл хийсэн штэ гэл би амар их тайлбарлаж ойлгуулчихсан байхгүй. Яг одоо миний хийж байгаа энэ ажил яг тийм байна. Зүгээр л ингээл энэ нийгмийн өөрчлөлийг л би зүгээр л оролцоотой л явж байгаа залуу штэ. Гэтэл намайг зарим нь чи амбицлаа нэр хүнд хөөлөөгөө цагнаадах юм. Гэхдээ тэгвэл би яаж амбицлсан юм бэ? Зүг юу ч хийхгүй хүнийг амбицгүй хүн гэдэг юм. Хөдөлмөрлөж байгаа хүнийг яагаад амбицтай гэж. Тэр чинь амбиц гэдэг юм чинь шаал ондоо ойлголт шүү дээ. Тэгтэл ингээл үнэхээр ингээл гомдмоор ингээд өөдөөс юм ярьж байгаа одоо миний үеийн юм залуу үе байж л ах юм. Гэхдээ нэг үг өгдөг шүү дээ. Намайг нөгөө үзэн яаж байгаа хүмүүсийг үзэн ядах заваалаг, намайг харилж байгаа хүмүүсийг харлаад завгүй байна гэж. Тийм ээ. За ингээд хөл яг тий. Гэр ороод юу амьдралыг энэ үнэн бааз нам яаж өөрчлөх гээд байгаа юм бэ гэдгийг л яг өөрийнхөө амьдрал дээрээс бодтоор ингээ харуулах хүссэн. Тийм, миний хувьд бас өнөөдөр яг Отгонбаатар. За, Отгонбаатар тэ бол одоо студид л одоо ярьслаг хийжсэн. Тэгэхээр өнөөдөр Отгонбаатар гэдэг хүний тойрог тэр ертөнц. За тэр олонний хилээд байгаа тэр зайсанд амьдардаг баян тансаг амьдардаг гэдэг байгаа тэр хилээд байгаа зүйлийг би өнөөдөр бас нотлох. Тэгэхээр одоо тэнд амьдраад байна уу? Эсвэл сайхан гэр хороолдоо бусдын игэл жирийн ард иргэдийн хайртал амьдраад байна уу гэдэг хоёр асуултанд бол хариулт авахыг зорьсон. Тэгэхээр үзэгчд минь бас одоо таалагдсан баг. Үнэнбаа зөв нам гэр хорооллын талаар бас хэрхэн ямар бодлого барьж байна. Отгонбаатар гэдэг залуу өөрийнхөө одоо тийм ээ тойрог өөрийнхөө амьдарч байгаа орчныг хэрхэн огооруулсан бэ гэдэг зүйлийг бас харууллаа. Бас сүүлийн минутыг танд үлдээ. Мэдээж 2-3 жилийн дараа би бас дахиад сайхан та бас боломж олгох юм бол ирээд энэ сайхан нэвтрүүлэг бас хийе. Тэ. Ер нь 2-3 жилийн дараа ч гэхгүй 20-30 жилийн дараа ч надаас энэ амыг асууж болно. Миний бидний найз нөхдөд хамтын энэ зориод байгаа энэ үнэн бааз намын хамт олонны зориод байгаа. Одоо энэ телевиз үзэж байгаа хүн болгоны амьдралыг л өөрчлөхийн төлөө байхгүй. Тэгээ энэний тулд тэр улсууд манай өөрсдөө оролцох хэрэгтэй. Энийг л лээ та. Ингээд нэвтрүүлгээ би гэгээлэг төгсөхийн тулд энэ эхнэр надад их гоё аяг өгсөн л та. Энэ манай том охины маань 3 настай баргалж 2 ой гарантай үеийнхэн зураг юм шиг байна. Би 3-ын одоо ингээд авахгүйсэн. Зурагтай ингээ аяган дээр буугаад. Тэгээ би чинь шүлэг сонирхдаг. Яруу нарыг сонирхдаг байсан. Тэгээ энд охиндоо зориулаад одоо энэ нууцуд гэдэг охиндоо зориулсан шүлэг байхгүй юу? Аав нээж нь охиндоо хайртай шүү. Аз жаргалтай нэгэрээ миний охин. Алдарт цуутай хүн болоод ард түмнээ хайрлан шүү, хамгаална шүү. Нууцуд. Нэг л мэдгэд том хүн болноо. Цаг хугацаа өнгөрөх бүрд миний охин жинхэнэ Монгол хүн гэдгийг л таниулна. Зориг хүч бас дээр нь хөөхөн царай цум миний охиных. Нууцуд. Нэг л мэдгэд том хүн болно гэж. Тэгэхээр энийг би хизээ нэгэн цагт дуу болгоно гэж мөрөөдж байгаа. Тэ. Тэгэхээр өнөөдрийн гэр бүлдээ мөрөөддөг мөрөөдөл маань байна. Улс орныхон төлөө хүсч тэмүүлж байгаа зүйл маань байна. Тэгээд би нэвтрүүлгийн төгсгөлд нэг л зүйлээ хэлээ.
миний ингэж оролцоотой явж байгаа нь хин нэгний оролцоотой байхыг би хориглоогүй хаагаагүй байхгүй. Надаас илүү оролцоотой байж болно. Отгон Баатарыг голж иж болно шүү дээ. Зөв байхгүй голж байгаа хүн. Тэгвэл тэр голж байгаа хүн надаас оролцоотой байлаа. Муугаар хэлээ Монгол сайжрахгүй. Би нэг дээр бас хэлсаа би ахаад л хэлээ. Сонгуулийн ингээд цаасан дээр яваад очихор нөгөө л нэг ардсан нам нөгөө л нэг ардын намаас нь нэр байдаг. Шүүмжлээд дуугараад байдаг тэр ухаалаг хэсэг энд нэрэн дэвшүүлдэг байхгүй юу? Энэ үнэн ба зөв ном юуны төлөвж энэ гэр хорооллыг энэ ард түмнийхээ амьдралыг өөрчлөе гэдэг тэр шүүмжлээд байгаа эрүүл юм яриад байгаа хэсгийг нэр дэвшүүлдэг болгох гэдэг. Тэгээд сонгуулийн цаасан дээр яваад очихор ардын намын нөгөө хуучин хүн ардсан намын нөгөө хуучин хоёр ч ахаад дэвшнэ. Гэхдээ энэ үнэн ба зөв номоос цоошин бидний итгэж хүлээж найдаж болох тэр аавын хүүгүүд нь нэр дэвшнэ. Тэгэхээр энэ намаас тэр надаас илүү гэж бодож байгаа хүн болгон дэвших бүрэн боломж нь байна. Ингээд цангата бас баярлаа. TV10 телевизийн хамт олонд бас баярлаа. Үзэж байгаа олон түмэн маань энэ нэвтрүүлгийг бас цаашаа үзсэн бол өөр хин нэгэнд үзээрэй гэж хэлээрэй. Facebook-оор энэ маань өөрөө явна. Тийм учраас шеэрлээрэй. Хамгийн гол нь шеэрлээрэй. Тэр лайк майк бол сони биш. Шеэрлэх юм бол олон хүнд ингээ хүрнэ. За ингээ баярлалаа. За баярлалаа. 2-3 жилийн дараа дахиад бас энэ нэвтрүүлгээрээ хэрэгээ уулзаж 20-30 жилийн дараа соёлоо уулзах болтугай. За баярлалаа. За баярлалаа.